За ном сонсохын өмнө өөрийнхөө одоо сэтлийг бол засах хэрэгтэй юм аа. За нөгөн дээр бол олон зүйл одоо хэлэх одоо хэрэг алга. Хамгийн гол нь бол бод сэтгэлийн тус эрдмийг одоо сайн бодож тэгээд бод сэтгэлийг одоо үүсгэх хэрэгтэй юм. Тэгэхээр бидний одоо байнга одоо уншдаг ном дотор бол өөр бусдын тусыг маш их бүтээхийн тулд бодийн сэтгэлийг одоо үүсгэж үлдъя гэсэн ийм одоо үг байгаа. Тэгэхээр үнэхэрийн одоо бод сэтгэл гэдгийг одоо олжих юм бол бид нарын одоо маш олон одоо хэрэг бол их амар хэлбэр одоо бүтэх юм аа. За бодийн сэтгэлтэй байх юм бол өөрийн тусч одоо бүтэн. Бусдын одоо хэрэг тусч гэсэн амархан одоо бүтэн. Олон одоо ялангуяа одоо бусад амьтны тусын тулд бол олон зүйлийг одоо бүтээж чаднаа. Жишээлх юм бол бусдад нэг одоо гүрэм одоо засал одоо хийлээч гэсэн. За түүнийг одоо бодийн сэтгэлээр одоо өдөөгдөөд тэгээд тэр гүрэм заслыг одоо хийх юм бол тэр маань одоо хамгийн сайн одоо маш үнэхэрийн одоо цаад хүндэн одоо тустай тийм одоо засал болж чаднаа. Тиймээс бол бид нар одоо бод сэтгэл гэдэг бол ийм одоо маш их одоо тус эрдэмтэй ийм одоо зүйл учраас дахин одоо бод сэтгэл тэгээд дээрэс нь одоо үнэлэхүй үзэл энэ хоёрыг бол одоо өөрийнхөө үндсэнд одоо маш их төрхөн одоо төрүүлэх юмсан одоо төрөх болтугай гэж ингэж одоо ерөөл одоо дахин одоо тавьж байгаагийн одоо учир нь одоо энэ юм. Ялангуяа өнөөдрийн энэ одоо ганжуурын лүн одоо сонсож байгаа. Энэ одоо буйныхаа одоо язорыг бол зөвхөн өөрийнхөө одоо төлөө биш хязгааршгүй одоо их болсон одоо энэ хамаг амьтны тусын төлөө одоо зориулж ингэж одоо сонсох юм бол энэ одоо буян маань хэмжээшгүй одоо болно. Хэрвээ бид нар өөрсдөө бурхны хутга гэдгийг одоо олжих юм бол бидний одоо туслах ёстой энэ одоо хэмжээшгүй олон амьтны одоо тусыг бид нар амар хэлбэр одоо хийж чаднаа. Тэдгээрийг одоо амархан энэ одоо орчлонгийн зовлонт байдлаас бол гаргаж чадах ийм одоо юм аа. Тиймээс үнэхэрийн одоо чадамж байгаа бол жинхэнэ хуурмаггүй одоо бод сэтгэлийг одоо төрүүлээд түүгээр өдөгдөн одоо сонсох ёстой. Тийм учраас бол би их болсон одоо хамаг амьтны тусын тулд одоо маш их түргэн одоо бурхны хутгийг олъё. Тэхийн тулд энэхүү дээдийн номыг одоо сонсё хэмээн бод сэтгэлийг одоо тодруулан талбайд сонсохыг одоо айлтгая.